боловсрол олгох хөтөлбөр. Боловсрол телевиз Jade School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн байцгаана үзэгчдээ, англи хэлний авиа зүүн гүнзгий шатны 11 дэх хичээл эхэлж байна. Бид цуврал хичээлийнхэн төгсгөлийн 2 хичээлээр англи хэлээр өөрийн бэлдсэн илтгэл, лекцийг анги танхим, баг хурал, бизнесийн зөвлөгөөнд илтгэл тавих үед зайлшгүй шаардлагатай дуудлага, үгийн өнгөний өргөл буултыг хэрхэн зөв дуудах, мөн өгүүлбэрийг утгаас нь хамаарч зөв тасарч дуудах аргуудыг сурхолно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой үзэгчдээ. Өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнөх хичээл дээр үтсэн зүйлээ эргэн санацгаая. Бид өмнөх хичээлээр харилцан хэрэг өргөжлөлтөд okay, right, yeah, I see гэдэг авиа болон үгсийг хэлэхдээ дууны өгсөж дууддгийг сурсан. Мөн харилцагч талын хүний хэлж буй санаа нь мэдээлэл нэмж хэрхэн ярианы сэдвээ өөрчилж болтгийг үтсэн. Жишээ нь We haven't got any coffee left. In that case, I'll just have water, thanks. So eventually, the holiday turned out really well. Sounds great. By the way, how is your mother feeling now? Ингээд өнөөдрийнхөө хичээлд орцгоё. Англи хэлийг сурч буй хүн өөрөө энэ хэлээр ямар төвшний мэдлэгтэй болохыг хүсэж байгаагаа тодорхойлох нь чухал юм а. Үүнд бид informal буюу албан бус, өдөр тутам хэрэглэх, formal буюу албаны, бүр цаашлаад academic буюу ихтэй сургуулийн хэмжээний мэдлэгтэй болох зорилгыг өөртөө тавих хэрэгтэй. Тэгвэл бид авиа зүүн гүнзгий шатны 11-12 дахь хичээлээр англи хэлээр хэрхэн өөрийн бэлдсэн илтгэл, лекцийг анги танхимд, баг хуралд, бизнесийн зөвлөгөөнд илтгэл тавих үед зайлшгүй шаардлагатай дуудлага, үгийн өнгөний өргөлт буулт болон хэрхэн зөв тасарч дуудах аргуудыг үзүүлнэ. Жишээ хамтдаа уншицгаая. We have a great opportunity at the moment to encourage awareness of science among the public. A recent opinion poll, which was conducted earlier this year, revealed that 80% of the population is interested in science. In addition, it shows a growing trust in scientists who make an important contribution to society. However, the poll also showed that few people felt they know enough about science. To develop understanding of science, we need more public debate, and we should be making science more interesting in school. Энэ илтгэлийн өгүүлбэрийн таслал, нийлмэл өгүүлбэрийг холбох үгийг урдуур тасалж ярих хэрэгтэй. Хамгийн гол нь тасалж буй хэсэг утгын хувьд алдаагүй байх хэрэгтэйг санаарай. Харин одоо илтгэлийг таслах тодорхой аргуудыг сурцгаая. Эхний хэсэг and, but гэдэг үгсээр холбогдох нийлмэл өгүүлбэрийн дундуур тасалж дуудана. Жишээ хамтдаа уншицгаая. We have cut costs substantially and will continue to invent. Дараах өгүүлбэрийг дахиад хамтдаа уншицгаая. We have cut costs substantially and will continue to invent. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. This is only one view, but it's supported by recent research. Дахиад хамтдаа уншицгаая. This is only one view, but it's supported by recent research. Харин дараагийн хэсэг бол дайвар үгийн гишүүн өгүүлбэрт хэрэглэх how, where, when, why үгсийн өмнөр тасалж ярьдаг байна. Жишээлбэл We left the bicycle where we had found it. Дахиад энэ өгүүлбэрийг уншицгаая. We left the bicycle where we had found it. Дараагийн өгүүлбэрийг уншицгаая. Vince becomes nervous when he speaks in public. Дахиад өгүүлбэрийг хамтдаа уншийе. Vince becomes nervous when he speaks in public.
Харин дараагийн хэсэг нь өгүүлбэр эзэн бие хэлбэрт байх үед ард нь тасалж хэлж байна. Жишээ харцгаая. What they will do next is unclear. Дахиад хараарай. What they will do next is unclear. Is гэдэг үгнээс өмнөх нь эзэн бие байгааг анзаараарай. Дахиад дараагийн хэлбэрийг харцгаая. How the process works will be explained in the next lecture. Дахиад дараагийн хэлбэрийг уншицгаая. How the process works will be explained in the next lecture. Дараагийн хэсэг харин тодорхой бус тэмдэг нэр гишүүн өгүүлбэр нь нэр үгийн талаар илүү мэдээлэл өгдөг. Хэрхэн тасалж ярихыг жишээнээс харцгаая. Жишээ байна. The head of the police force, who is to retire next year, has criticized the new law. Өгүүлбэрийг дахиад хамтдаа уншицгаая. The head of the police force, who is to retire next year, has criticized the new law. Дараагийн жишээлбэр харъя. I would like to thank the conference organizers who have worked very hard. Дахиад өгүүлбэрийг уншицгаая. I would like to thank the conference organizers who have worked very hard. Дараагийн хэсэг нь тодорхой тэмдэг нэрийн гишүүн өгүүлбэр нь нэр үгийн ард тасрахгүй харин хамтд нь хэлнэ. Жишээлбэл The number of people who are immigrating is increasing steadily гэж тасалж хэлэх нь The number of people who are immigrating is increasing steadily гэж хэлэхээс илүү зөв байна. Дараагийн жишээ харцгаая. We objected to the recommendation that was put forward гэдэг таслал нь We objected to the recommendation that was put forward гэж хувааж ярихаас илүү дүрмийн дагуу байна. Ингээд үдсэн зүйлсээ баттаад нэг дасгал ажиллацгаая. Нэмэлт эмчилгээний талаар тайлбарлан ярьж буй бичлэгийг сонсоод хаана дараах тэмдэглэгээ бичиж таслан ярьж болохыг тогтоогоорой. Дахин бичлэгийг сонсохдоо өөрийнхөө тасалсан тэмдэглэгээ хариутай таарч байгаа эсэхийг шалгаарай. Complementary therapy, which focuses on the whole person, is becoming more widely used. It considers a patient's physical symptoms and also takes lifestyle into account. Most practitioners believe that the body seeks a state of balance. What complementary therapy does is help people achieve this balance. Treatment not only relieves the disease, but also promotes general well-being. How complementary therapy works is still not entirely clear. Recent research has compared it with traditional medicine. In one study conducted in Canada, a group of patients who had severe back pain were treated either with complementary or traditional treatments. Patients who had complementary treatments showed faster rates of improvement. Дахин бичлэгийг сонсохдоо өөрийнхөө тасалсан тэмдэглэгээ хариутай таарч байгаа эсэхийг шалгаарай. Complementary therapy, which focuses on the whole person, is becoming more widely used. It considers a patient's physical symptoms and also takes lifestyle into account. Most practitioners believe that the body seeks a state of balance. What complementary therapy does is help people achieve this balance. Treatment not only relieves the disease, but also promotes general well-being. How complementary therapy works is still not entirely clear. Recent research has compared it with traditional medicine. In one study conducted in Canada, a group of patients who had severe back pain were treated either with complementary or traditional treatments. Patients who had complementary treatments showed faster rates of improvement. Үзэгчдээ англи хэлний авиазын гүнзгий шатны 11 дэх хичээл үргэлжилж байна. Хичээлийн өмнөх хэсэгт бид яриаг нийлмэл өгүүлбэрийн дундуур буюу гишүүн өгүүлбэрийн ард хувааж ярьдаг гэж үзсэн бол дараах жишээнээс өөр илүү олон аргаар тасалж болдгийг үзье.
хамтдаа уншицгаая. Surprisingly, rates of heart disease are rising again. One of the most likely reasons for this increase is expensive eating. As a result, levels of obesity are going up and people are taking less exercise. In many parts of the country, this is becoming a major concern. Саяны ярианы хэсэг ямар учраас олон тасарч ярьж байгааг үздэцгээе. Эхний хэсэг дайвар орсон өгүүлбэр болон үгсийн хойно өмнө тасалж ярина. Жишээг харцгаая. Unusually for that time of the year, there was deep snow. Хамтдаа дахиад уншицгаая. Unusually for that time of year, there was a deep snow. Дараагийн жишээг уншицгаая. The president's son has named unofficially as his successor. The president's son has been named unofficially as his successor. Харин дараагийн хэсэг өгүүлбэрийн эзэн бид олон хэллэг байх тохиолдолд үйл үгийн яг өмнөрөнд тасардаг байгаа. Жишээг хамтдаа хараад уншийе. The last 10 years of her life were spent in France. Дахиад хамтдаа уншицгаая. The last 10 years of her life were spent in France. Дараагийн жишээ өгүүлбэр харъя. Some of the rarest birds in the world can be found on island. Дахиад хамтдаа уншийе. Some of the rarest bird in the world can be found on the island. Харин дараагийн хэсэг бол хураангуулах гишүүн өгүүлбэрийн ард тасалж хэлдэг байна. Ингээд жишээг харцгаая. Wherever possible, the road will avoid existing settlements. Хамтдаа өгүүлбэрийг дахиад уншицгаая. Wherever possible, the road will avoid existing settlements. Wherever possible гэдэг wherever it is possible гэдэг өгүүлбэрийн хураангуул нь байлаа. Дараагийн жишээ харцгаая. The two villages, although only a few miles apart, were very different. Өгүүлбэрийг дахиад хамтдаа уншицгаая. The two villages, although only a few miles apart, were very different. Хураангуулсан хэсэг ямар үг задарж байгааг харъя. Although they are only a few miles apart гэсэн өгүүлбэрийн хураангуул лээчээ. Эдгээрээс өөр төрлийн үгс хэллэгийн өмнө болон ард хэрхэн тасалж хэлхийг сурцгаая. Эхний хэсэг цаг болон газрын тухай мэдээлэл өгдөг дайвар үгийн хэллэгүүдийг харцгаая. Жишээ өгүүлбэр байна. The train line will be closed for 2 weeks. In the meantime, a bus service will be operating. Дахиад энэ өгүүлбэрийг харцгаая. The train line will be closed for 2 weeks. In the meantime, a bus service will be operating. In the meantime гэдэг цаг хугацаа заасан дайвар үг байна. Дараагийн хэсгийг харцгаая. All over the world, people are concerned about climate change. Өгүүлбэрийг дахиад уншицгаая. All over the world, people are concerned about climate change. All over the world гэдэг нь байршил заасан үг байна. Харин дараагийн хэсэг нь зэрэгцүүлэн холбох дайвар үгс байна. Furthermore, in the same way гэж хэлвэл нэмэлт мэдээлэл өгөхөд хэрэглэнэ. Харин alternatively, even so, on the other hand гэж хэлвэл харьцуулалт илэрхийлэхэд хэрэглэнэ. Consequently, as a result, therefore дүгнэлт ирэхэд хэрэглэнэ. Ингээд жишээ өгүүлбэрийг харцгаая. There are clear limitations in research, even though the findings are valuable. Өгүүлбэрийг хамтдаа дахиад уншицгаая. There are clear limitations in the research, even though the findings are valuable. Дараагийн жишээг харцгаая. Demanding in Europe has declined. Consequently, our profits has fallen. Дахиад өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. Demand in Europe has declined. Consequently, our profits has fallen. Consequently гэсэн үгний араас бид нэр таслал авч байгааг анзаараарай. Дараагийн хэсгийг харцгаая. Ярианд үе шат илэрхийлж байгаа үгс хэлхийг хэлэхдээ мөн араас нь тасалж хэлдэг байгаа. Тэр үдгээр үгс нь first, firstly, second, secondly, finally, in conclusion, to conclude, in summary, to sum up гэх мэтлэн үгс байна. Ингээд жишээ өгүүлбэрээр уншицгаая. Secondly,
Waiting times need to be shortened. Үйлбэрийг дахиад уншийе. Secondly, waiting times need to be shortened. гэж хэлгэнэ. Дараагийн чиг харцгаая. In summary, our report recommends relocating the factory overseas. Үйлбэрийг дахиад хараарай. Хаагур тасалж хэлж байгаа дахиад анзаараарай. In summary, our report recommends relocating the factory overseas гэж хэлнэ. Харин дараагийн хэсэг бол үйл үгийн өмнө байрлах тусах түүнийг тасалж хэлэх байгаа. Ингээд жишээ үлбэр харцгаая. One of the paintings he left to his sister, the other he left to me. Үйлбэрийг дахиад хамтдаа харцгаая. One of the paintings he left to his sister, the other he left to me гэж тасалж хэлэх нь байна. Ингээд дараагийн жишээ үлбэрийг харцгаая. A number of the experiments we conducted in Antarctica. Үйлбэрийг дахиад хамтдаа уншицгаая. A number of the experiments we conducted in Antarctica гэж тасалж дуудана. Үргэлжлүүлэн нэг дасгал ажиллацгаая. Дараах өгүүлбэрүүдийг хамтдаа уншаад дараах таслах тэмдэг хаана байх хэрэгтэйг санаад тэмдэглээрэй. Ингээд өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. The whole basis of Goldberg's analysis has been called into question. Дахиад өгүүлбэрийг уншицгаая. The whole basis of Goldberg's analysis has been called into question. Энэ өгүүлбэрийн зөв таслалыг хамтдаа харцгаая. Хамтдаа дахин уншийе. The whole basis of Goldberg's analysis has been called into question. Хэсэгт байх бөгөөд өгүүлбэрийн эзэн биед олон хэллэг байх тохиолдолд үйл үгийн өмнөр тасрна гэдэг дүрэн байна. Дараагийн өгүүлбэрийг уншийе. Most of her money she left to the children's charities. Өгүүлбэрийг дахиад хамтдаа уншийе. Most of her money she left to the children's charities. Зөв хариу. Most of her money she left to the children's charities гэж хэлэх нь. Энэ нь хизээ вэ гэхээр үйл үгийн өмнө байрлах тусах тууны таслах арга байна. Гэх мэтлэн хаагур тасарч байгаас хамаарч сурсан аргуудаа давхар санаарай. Ингээд дараагийн үйлбэрийг хамтдаа уншицгаая. In the first half of this year, our sales have fallen by 25%. Үйлбэрийг дахиад хамтдаа уншийе. In the first half of this year, our sales have fallen by 25%. Зөв хариу. Хамтдаа уншийе. In the first half of this year, таслал, our sales have fallen by 25%. Бид өнөөдрийнхөө хичээлээр англи хэлээр өөрийн бэлдсэн илтгэл лекцийг анги танхим хурал бизнесийн зөвлөгөөнд бэлтгэл тавих үед зайлшгүй шаардлагатай дуудлага, үгийн өнгөний өргөлт буулт ямар байх, мөн өгүүлбэрийг утгаас нь хамаарч зөв тасарч дуудах аргуудыг сурлаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэн баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.